everyone. Яг тухайн хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг ашиглаад асуудлаа үнэхээр шийдэж чадчихэв нөө. Тэгээд тухайн асуудлаа шийдэхдээ яг нөгөө тэр сэтгэл ханамж гэдэг юм уу одоо авж байгаа тэр туршлага нь үнэхээр сайн байж чадчихэв нөө гэдэг нь бол айгүй чухал болчихж байгаа. Тэгээд тэрнээс хамаарат болохоор тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хэрэглэгчийн тоо өсөх. Дээрээс нь давтан хэрэглэгч нэмэгдэх гэх мэтлэн тийм бизнесийн үед айгүй гой давуу талуудыг бий болгож өгч байгаа гэсэн үг л өөрчлөлтөөр нь ялгаатайгаар гэх юм бол тэгэхээр тэр бизнес илүү амжилттай ашиг орлоготой ажиллах боломж нь үүсэж байна л гэж харах гэдэг. Тийм учраас яг сайн UX буюу туршлагыг бий болгох нь маш чухал байна. Компанид тухайн баг дотор байгаа инженерүүд ч юм уу бизнесийн маркетинг ингээд бүрэлдэхүүн хүмүүсийн хувьд тодорхой хэмжээнд UX UI дизайны аргачлал дээрээс нь бүтээгдэхүүнийг анхнаас нь зөв загварчлагтай холбоотой юм суурь ойлголтуудад суралцаж авах миний хувьд бол айгүй чухал гэж бодож байгаа. Тэгснээрээ ядаж л одоо жишээ нь эхнийхээ суурь бүтээгдэхүүнийхээ суурийг амжилттай тавих гэдэг ч юм уу тийм учраас одоо ер нь бол хүн болгон дизайнер байгаасаа гэж бодож шүү дээ. UX UI дизайнер байгаасаа гэхдээ заавал тэр чиглэлээр мэргэшиж цаашаа явах албагүй. Гэхдээ тэр хүмүүстэй ажиллаж чаддаг, тэр хүмүүсийн хийсэн зүйлийг ойлгодог. Тийм болол их зүгээр.